За биднес хууль зүйн ойлголтуудаа ингээд тодорхой болгохгүй болохоор ингээд зөвхөн монгол хэлний үгээрээ маргалдаад байгаа юм шиг болно. Ер нь нэг хандлагаа солих хэрэгтэй. Сонгогчд нь иргэдэн парламентын ордонд зөвшөөрөл авч орж ирдэг энэ тогтолцоогоо болох хэрэгтэй. Хэн нэгэн гишүүн зөвшөөрж урьхаар нь нэвтрэх хэрэгтэй болдог гэдэг энэ гажуудлаа бас болох хэрэгтэй. Нөгөө улс орнуудад ч юм бол иргэдэн дуртай үедээ аюулгүй байдлын үзлэгээр орж ирээд парламентыг маршрутрын дахь танилцаад төлөөлөл нь яаж ажиллаж байгааг хянаад явж байгаа байхгүй юу? Иргэний хянах эрхийг дарга нарын зөвшөөрөл болгочоод тэрийг нэг ард иргэдийн ойрхон харилцаа гэж эндүрч болохгүй шүү дээ. Хоёрт нь одоо парламентд ёсны хамгийн чухал нэг зарчмыг бид одоо хэрэгжүүлэх ёстой. Олон хүн шийдвэр гаргадаг цөөхөнд хянах ёстой. Энэ засгийн газрын гишүүд парламентын хяналтын бүцэд ажилдгийг болиулах хэрэгтэй. За хариулт Бямцэг дарга. Засгийн газрын гишүүд энэ улсын хурлын ялангуяа хянан шалгах чиглэлтэй бүтцэд ажиллах нь буруу. Хууль тогтоох дээд байгуул бол улсын хурл, хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх дээд байгуул бол засгийн газар. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагаанд улсын хурл тасралтгүй байнга хяналт тавих ёстой. Хууль тогтоомжийн биелэлд хяналт тавих ёстой. Гэтэл өөрсдөө хянуулах ёстой засгийн газрын гишүүд нь их хурл дотор орж ирээд өөрийгөө хянах гэдэг тогтолцоо буруу. Энэ бол засагдж байгаа. Ийм зүйл гарахгүй. Урд нь бас иймэрхүү тохиолдлууд байгаад байсан. Тийм болохоор бид нар бол үндсэндээ бол хаана үндсэн хууль заасан тэр институт хоорондын харилцаагаа улам боловсрон болгох шаардлагатай. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль ч гэсэн яг энэ хүрээндээ батлагдсан. Энэ хүрээндээ. Тийм болохоор энэ л бас таны одоо хэлж байгаа санал нэг байна. Энэ бол ингэ засагдж байгаа. Цаашдаа энэ алдаа. За Ишг Дэмрэлийн Тэмүүжин гишүүнд нэмж тодруулъя. За энэ парламентын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал дээр биднээс бас нэг эндүү ойлголтуудаа засах хэрэгцээтэй байгаа юм байна. Парламентд бас бүхэн улс орнуудын парламентын гишүүний ёс зүй гэдэг зүйл дээр хоёр зүйлийг л их чухал болгоод юм байна. Нэгдүгээрт нь ард түмний нэрийн өмнөөс гүйцэтгэх эрх мэдлийг буюу засгийн газрыг хянахж байгаа гишүүд ямар ёс зүйтэй байх тухайг маш нарийн зохицуулж өгд юм байна. Тэр нь улс парламентын гишүүний ёс зүй буюу нэгдүгээр дүрм нь та бүхэн хянахж байгаа бүтцээсээ мөнгө гуйж болохгүй шүү. Та бүхэн хянахж байгаа бүтцтэй хэн нэгнийг ажилд оруулахын тулд санаачлаг гаргаж болохгүй шүү. Ийм хилцэл юм уу яриа өрдүүлэх юм бол таны парламентын гишүүний ёс зүй чинь маш том доголж гэн гэж үзэн шүү гэж хэлдэг юм билээ. Гэтэл одоо бид бол олон нийтэд одоо муухай үг хэлж гэнэ үгүй юу, үзэл бодлоо буруу илэрхийлж гэнэ үгүй юу, одоо чуулганыхаа За нэмж хариулъя Бямцэг дарга. Таны хэлж байгаатай санал нэг. Монгол жижигхэн яахаарахгүй холбогдчихдаг. Тэгэл хүссэн үсээгүй тэгэл засгийн газар улсын хурл хэлхэлцдэг нэг иймэрхүү асуудлууд байгаа. Тэгээ үүнийгээ шийдэх гээд бас одоо хэтэрхий шудраг болгохгүй, хэтэрхий зөв болгох чинь гээд хэтэрхий туйлшруулдаг бас асуудлууд байна. Тийм болохоор одоо бас амьдрал дээр бас одоо аль болох одоо таны хэлж байгаа зарчим руу бас нийцүүлэх нь зөв байх. Тэгээ гадаад одоо томилтонд явах чинь тэгэл тодорхой хуулиудыг одоо ажлын хэсэг байгуулдаг. Тэр ажлын хэсэг хуулийг одоо засгийн газар маань өргөн барьсан байдаг. Тэгтэл гадна дотны одоо төсөл хөтөлбөртэй хамтраад явах чинь яхаарахгүй л засгийн газрын гишүүдтэйгээ хамтраад явах, засгийн газраас тодорхой санхүү зардал гаргуулах гэх нэмэрхүү асуудал үүсээд байгаа юм л та. Хэтэрхий хатуу болчих юм бол тэгээд улсын хурлын бас үйл ажиллагаа цаашдаа бас явах бололцоо боломж. Бид нөгөө улсын хурлын төсөв мөнгө чинь багт. За зочин танилцуулъя. Улсын хурлын гишүүн С Алтан гэрлийн урилгаар Өвөрангай аймгийн Арвайхэр сумын ерөнхий улсурлын сургуулийн 1998 оны төгсөгчид улсын хурлын үйл ажиллагаа